Самэцхан өглөөний мэнд. Өнөөдрийнхөө өглөөний алхалтаараа би та нартай перфекционизмын талаар ярьж өгье. Намайг аягуул гэдэг. Би арт коуч, арт терапевт, тренер хүн юм. Перфекционизм гэдэг маань перфект болох, төгс төгөлдөр хийх, төгс төгөлдрөлөө тэмүүлэх гэсэн утгатай боловч нөгөө сөрөг талаараа яадаг вэ гэхээр хүн хэтэрхий төгс төгөлдөр болох гээд хичээхүүдээ өөрийнхөө хийж байгаа бүтээлээ эхлүүлэх гэж байгаа санаагаа эхлүүлэхгүй. За би муухай ич бахта. За би яг сайн хийдэг болохоор эхлүүлье. Эсвэл миний энэ санаа жоохон юу ах би жоохон бодё гэд өөрийнхөө бодож ийсэн эхлүүлж ийсэн юм а дундаас нь хаях ч юм уу эсвэл эхлүүлэхгүй орхих тохиолдол маш их байдаг. Тэгэхээр перфекционист хүмүүс яадаг вэ гэхээр өөрийнхөө хамгийн том харгас шүүмжлэгчд болцдог. Өөрийнхөө харгас том шүүмжлэгчд болохоор бид нар дэмжигч болж чадахгүй. Дэмжигч биш болохоор яах вэ гэхээр өөрийгөө үргэлж шүүмжлээл ямар нэг юм эхлүүлэх гэснээр за минийх нь их гоё биш байхаа. Өөр хүн надаас илүү ижих болов. За надад жоохон нэг дутуу байгаа хаа. Арай бүр сайжирсан үедээ би нэг эхлүүлээ гэдэг. Тэгээ энэ хандлагаасаа яаж ингэж ярьж салах вэ гэхээр дундаж хээ гэж хэлдэг манай багш. Перфект их гэд хэрэггүй. Дундаж хээ гэдэг. Алтан дундаж гэхээр бид нар маш их дургүйдэг шүү дээ. За алтан дундаж нэг дунцараад ямар хэрэг байна ч юм уу те. Тэгэхэд хэрэг би ингээд дунд хийсэн байлаа гэхэд 3 хийсэн байлаа гэхэд өөрийнхөө ямар нэгэн англи хэлний сургалтанд яваад дунд сурсан байлаа. Эсвэл өөрийнхөө ямар нэг эхлэлээ дундч ихсэн эхлүүлсэн болоод өөрөө бизнес санаагаа дунд нь эхлүүлсэн тэрнийгээ төлөвлөсөн болвол яах вэ? Тэгэхээр дунд хийсэн юм чинь сайжруулж болно, сайн болгож болно, онцлогож болно. Дунд жишээ нь видеого би одоо эхлүүлж хахад би одоо ингээл дунд хийж штэ тий яг ингээ фокусыг сайн тааруулж чадахгүй ч юм уу. Сайжруулах юм маш их байгаа боловч би дунд хийсэн байна тий. Хэрвээ 0 хийсэн бол яг 0-ыг одоо 4-д оржуулсан ч гэсэн 0 хэвээрээ тий 0-ыг 100-д оржуулсан ч тэгээд болох уу? 0 яг 0 гэдэг чинь ямар ч орлого байхгүй, ямар ч эхлүүлээгүй гэсэн. Сургуульч гэсэн хэрвээ хүүхдэд ямар нэгэн зүйлийг оролдож хичээсэн бол хичээн чармалттай нүнлээд буруу байсан ч гэсэн багш нар дунд тавьчихдаг. Тэ харин юу шиг хүүхдэд муу ядха 0 тавьчихдаг болно тэ. Тэгэхээр хамгийн гол нь ямар нэгэн оролдлого хийж үзээд байх юм бол жишээ хийцэн байх юм бол математикийн багшаалаа гэхэд нэг тог оролдоод бодсон байх юм бол хаана нь хүүхд алдаад байгаа, юун дээр нь алдаад байгааг мэдэх боломжтой, заах боломжтой байдаг, хөгжүүлэх боломжтой байдаг. Хэрвээ юу ч ингэ бодож эхлүүлээчгүй төчнөө оролцчихаа за чадахгүйгээд орхисон бол тэр хүүхдэд зааж хөгжүүлэх 0-ийн чинь 1 болох хэцүү, 3-ийн чинь 4 болох амархан. Тиймээс тэгтээ 3 нь бол удаан хугацааны туршид 4 болж магадгүй дээ. Магадгүй би одоо нэг видеог олон удаа бичсний дараа гайгүй болж магадгүй. Тэгтээ яг ингээд алтан дундшаар ингээд дунд ингээд хийцэн байгаа. Тэгээ өнөөдрийнхээ дөрөвт ингээд алхалтаараа перфекционист талаа ингээд анхаарад би өөрийнхөө ажил амьдралдаа ямар зорилго мөрөдөл хүслээ перфект хийх гэсэн мөртөө огт эхлүүлээгүй. Дундч эхлүүлээгүй 0 хэвээрээ наа. Тэрнийг олж илрүүлээ дундаж аль нэгийг аваад жижигхэн алхамж дундаж хийх гэж үзээрэй. Тэгээд хэрвээ перфекционист хүн байханд таалагдж байвал яг хийхгүй ч болно. Тэгэл болох баг багаар өөрийгөө ингээд бүгжүүлээ жоохон алхам хийгээд ингээ урагшлаад багтсан. Би илүү их өөрийгөө таньж мэддэг юм аа. Тэг өнөөдрийнхээ видеог юм олж харж үзсэн болов баярлалаа. Хайрлалаа болсон баяртай.